За 10 дугаар бодлого бодъё. 10. За 10 танкс альфа танкс бета 2 нь энэ квадрат гислийн 2 шийдвэр. За тийм юм бол альфа дээр нэмэх нь бета гэсэн нийлбэрийг олно гэсэн. Альфа дээр нэмэх бета гэсэн. За тэгвэл эндээс энэ квадрат гислийн 2 шийдвэр танкс альфа танкс бета бол за бетийн теоремсоор танкс альфа дээр нэмэх танкс бета гэдэг маань 2 шийдвэрний нийлбэр гэсэн. 2 шийдвэрний нийлбэрүүд яг тэгэхээр хас хүндэд 2-ыг хуваах 6 бетийн теоремсоор тийм. За тэгвэл дахиад дараагийн танкс альфа бүрдшин танкс бета гэдэг бол за одоо цэг аад ба яг тухайн тэмдэгтээ тэгэхээр нэгийг хуваах 6 бол 6. За бетийн теоремоор юм байлаа. За нөгөө талаас бид нар танкс альфа дээр нөхөн бетаг олох гэж байгаа учраас шууд энэ томьёо бич. Танкс альфа дээр нөхөн бетаг тэнцүү. Энийг олох хэрэгтэй. За энийг олоход байна шүү дээ. За танкс альфа дээр нөхөн танкс бета хуваах нь нэгээс асах нь танкс альфа бүрдшин танкс бета тэнцүү. За энэ томьёоны задгаан энэ нийлбэр тэгээд нэгээс асах нь үржүүр. За тэгвэл нийлбэр дээр нэгийг тавьчих. Энэ нийлбэр чинь хас 6-ны 5. Хасах 6-ны 5. За нэгээс хасах нь үржүүр дээр нэгийг тавьчих. Үржүүр. Энэ маань бас хөглөө нэг сүгчтэй үржүүр. Нэгээс хасах нь 6-ны 1. За нэгээс 6-ны 1 хасах гэсэн 6-ны 5 болно. 6-ны хас 6-ны 5-ыг нэгээс 6-ны 5 хуваах хасах нь бол. За энэс юу гэсэн үг вэ? Танкс альфа дээр нэмэх бета бол хасхнийтэй бичсэн. Энэс биш бичих юм бол альфа дээр нэмэх бета тэнцүү. Хасхны гэж чинь хас 4-ний p дээр нэмэх нь p. Энэ үхтаа. За манай нийлбэр альфа альфагийн нийлбэр ийм гэж бодлоо. Эхнээс нь бид нар бетийн теоремоор нийлбэр үржин 2-ыг 2 шийдээ. Нийлбэр үржин 2-ыг олсон. За танксын нийлбэрийн томьёог ашиглаад задлахад нийлбэр үржин 2-ыг орно. Нөгөө коэффициентуудыг тоонуудыг тавиад тэгээ эндээс энийг олоод шийдэл биччихлээ. За ерөнхий шийдэл ингэж гарсан. За ингээд манай бодлогын хариун дээр зөв хариулт нь Е хариулт болж таарлаа.